Өндөр настай болно гэдэг чинь нүдний чинь хараамууд нь, чихний чинь сонсголмууд нь, өвдгөр чинь гатхуулна, хөдөлгөөний дутагдалд орно. Тийм учраас л энэ хүмүүст одоо улсаас тэр Medicare гэдэг эрүүл мэндийн даатгал өгчөөж тэр хүмүүс гэрийн суулгуугаа төлж чинь, эмнэлэгтээ үнэгүй хэвтэж чинь. Манайхан нөгөө асрамжийн газар амьдраад байна. Америк хүмүүс гэж бодоод байдаг боловч энэ асрамжийн газартаа бол ерөөсөө 8-аас 10% нь л амьдардаг. Нэвтрүүлэгч хөтлөгч, санхүүгийн зөвлөх, мэдээлэл технологийн инженер, эрдэмтэн судлаач, мэрэгжил салбар бүрийн төлөөллүүд бас шилдэгүүдээс бүрдсэн Brain Talk DC podcast. За бид нар түрүүчийн дугаартаа Америкийн нэгдсэн улсын ахмадуудын нийгмийн халамжийн тогтолцооны талаар ярьсан байгаа бол энэ удаа эрүүл мэндийн тогтолцооны онцлог, за тэгээд давуу болон дутагдaltaй талууд, за бусад улс орнуудаас ямар санаа авч болох тухай ярилцах болно. Ингээд зочин хөтлөгчтэй танилцуулъя. За World Wide Technology компани санхүү эрхэлсэн захирал Мөги, Ховрдын их сургуулийн эмийн химийн туслах профессор Гана, Дэлхийн банк олон улсын валютын сангийн Зулаанаар маань хүрэлцэн ирсэн байна. За бид нар энэ сэдвээр одоо дэлгэрэнгүй ярилцахаар Human Touch Health агентлагийн клиникийн менежер, Айнова эмнэлгийн мэргэжсэн сувилагч, Америк дахь Монгол сувилагчдын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч зөвлөх инх жаргалыг урьж оролцуулж байна. За бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байна уу? Би сайн бас нэг мэдээлэл уншижсэн. Тэгсэн энэ 2023 оны байдлаар энэ Америкийн нэгдсэн улсын нийт хүн амын дундаж наслалт нь 80 орчим байдаг юм байна. Ер нь тэр явцсан хаа. Би ягаад ч юм амар өндөр гэж утсан чинь мэдгүй би 78 гэж л шүү дээ. 78.2. Эрэгтэй эмэгтэйгээс хамаарч байгаа. Эрэгтэйчүүд нь болохоор 75, эмэгтэйчүүд нь болохоор 80 гэж үзэж байгаа. Тэгэхээр ер нь бол ойролцоо. Тэгэхээр энэ ер нь Америкийн нэгдсэн улсад эрүүл мэндийн тогтолцоо нь ямар онцлогтой байдаг юм бэ гэдэг талаар бүгдээрээ подкастын эхний хэсгээрээ ярив. Тэгээ өнөөдөр бас ингээд мэргэжлийн хүн ирсэн байгаа учраас бид нэр илүү гой сонирхолтой нарийн мэдээллийг авах байхаа гэж бодож байна. Baby boomers гэдэг дээр ярих гээд байгаа шүү дээ. Одоо яг 40 хэдэн оноос 60 хэдэн он дэлхийн 1-2 дугаар дайны дараа маш их хүн амын өсөлт явагдсантай холбоотойгоор одоо тэр үе төрсөн хүүхдүүд чи одоо baby boomers, одоо эдгээр чинь бүгд 70, 80 өндөр настангууд болсон. Тийм учраас бол одоо Америкийн өндөр насны хэмжээ нь бусад хүн амынхаа хэмжээнээс бол маш их харьцуулахад, бусад орондоо харьцуулахад бол их олон болчиход байгаа л да. Тэр утгаараа болохоор өндөр насны эрүүл мэндийг одоо авч хэлцэх бол айгүй чухал асуудал. Өндөр настай болно гэдэг чинь нүдний чинь хараамууд нь, чихний чинь сонсголмууд нь, өвдгөр чинь гатхуулна, тийм ээ. Өөр ямар шийдэл тэмдэгдэх бүгд одоо хөдөлгөөний дутагдалд орно. Тийм учраас л энэ хүмүүст одоо улсаас тэр Medicare гэдэг эрүүл мэндийн даатгал өгчөөж, энэ даатгалаар нь төлжөөж тэр хүмүүс гэрийн суулгуугаа төлж чинь, эмнэлэгтээ үнэгүй хэвтэж чинь гэх мэтчлэн үйлчлэгнүүдийг улсаас авч өгч байгаа байхгүй юу? Америкийн нэгдсэн улсын засгийн газар ахмадуудыг ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой байхаар хууль бодлогоороо зохицуулж өгсөн байдаг. Үүний гол тулгуур нь 1965 онд батлагдсан Medicare болон Medicaid хөтөлбөрүүд юм. Medicare нь 65-аас дээш насны бүх ахмадуудад зориулагдсан төрийн санхүүжилттэй эрүүл мэндийн даатгал бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмийн зардалд дэмжлэг үзүүлдэг. Харин Medicaid нь орлого багатай хүмүүс болон ахмадуудыг хамруулдаг. Гэсэн хэдий ч Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн үйлчилгээний зардал өндөр байдаг учраас дээрх хөтөлбөрүүд нь бүх төрлийн үйлчилгээ, тэр дундаа урт хугацааны асрамж, сувилгаа, нэмэлт мэргэжлийн тусламж авахд шаардлагатай бүхий л зардлыг бүрэн даадаггүй. Иймээс ахмадуудад нэмэлт санхүүжилт хэрэгтэй болдог. Мөн төрийн бус байгууллагууд болон нийгмийн халамжийн хөтөлбөрүүд, төрөл бүрийн шашны байгууллагууд мөн ахмадуудад тусламж үзүүлдэг. Иймээс Америкт төр, хувийн хэвшлийн хамтын оролцоо хөтөлбөрүүд нь нэг ч ахмадыг орхигдуулалгүй. Тэдний эрүүл мэндийг хамгаалахад чиглэгддэг. Ер нь бол доторчин бол Medicare ч юм бол ерөөсө 65-аас дээш насны хүмүүс дандаа Medicare авдаг. Өөрний дутагдалд орсон диализтэй ч юм уу тийм цөөхөн хідэн эрүүл мэндийн заалтаар Medicare-ийг эрт олгодог маш цөөхөн. Medicare ч дотроо A, B, C гэл дотор нь хуваагдаад A ч юм бол яг пери хамгийн анхныхаагаа авчиж байгаа. Тэгээд дараагийнхад нь B, C, D гэдээ авахлаараа нөгөө хүн чинь заавчгүй карманаас мөнгө гаргаж авчиж тэр Medicare авах хэрэгтэй болж байгаа байхгүй. За Medicaid ч юм болохоор ерөөсө орлого багтай хүмүүсийн орлогоороо
тодорхойлогдож ярьж байгаа. Тэр хүн орлого багтай цалин байхгүй учраас Medicaid-с эрүүл мэндийн даатгалыг л үнэгүй төлж байгаа болохоос биш. Тэр хүний бусад бүх шаардлагыг хангаж чадахгүй юу гэдэг дээр нь бас яригдана л та. Тэгээд хамгийн гол нь Америкийн эрүүл мэнд чинь бол өөрөө ерөөсөө фри биш, ерөөсөө бүх төлбөртэй. Энэ Medicaid вэ нүү, Medicare вэ нүү, эсвэл нөгөө private insurance-уд байна уу? Эсвэл нөгөө хүн карманасаа гаргаж төлнө. Ямар нэгэн байдлаар тэр эрүүл мэндийн салбарт төлөгдөж байгаа тэр төлбөрийг заавал төлөх ёстой. Төлбөртэй систем. За тэгээ үргэлжлүүлээд өндөр насныхаа тухай ярих юм бол өндөр настай хүмүүс маань одоо төхөлж хул хаана байна? Яг яаж амьдарч байна? Яг хөө бид нар тэтгэврт гаргаж байгаа насаа 62-оос эхлээд дундчаар хүмүүс маань 65 та гардаг. Яагаад хүмүүс 65 та гарах сонирхолтой байдгүй гэхээр мэдээж одоо даатгалынхаа тодорхой ихэнх хувийг авах сонирхолтойгоос гадна 65 хүрчээж ядаж фри одоо тэр улсаас хөгдөж байгаа эрүүл мэндийн даатгалыг авчиж гарах гэж оролддог. За тэгвэл 65 та тэтгэврт гарчлаа гэхэд одоо дундаж наслт маань бүгдээрээ 70 гэж ярьж байхад чинь ер нь бол одоо бүр Америкийн өндөр настай гэх юм бол бид нар 75 80-аас дээш настай хүмүүсийг өндөр настай хүмүүс гэж үзэж байгаа. За тэгвэл дээр одоо өндөр настай хүмүүс маань хаана амьдарч байна гэхээр манайхан нөгөө асрамжийн газар амьдраад байна Америк хүмүүс гэж бодоод байдаг боловч энэ асрамжийн газартаа бол ерөөсөө 8-аас 10% нь л амьдардаг. Тийм л амар жоо. Тэгтээ тэр асрамжийн газар гэдэг чинь бол нөгөө сувилийн газар бас нөгөө энэ Америкт маш их нөгөө dementia, Alzheimer их байдаг учраас нөгөө mental health, memory unit хоёр чинь л дээдл нь одоо 8-аас 10% нь л амьдардаг гэж байгаа. За тэгвэл бусад хүмүүс нь хаана амьдраад байна гэхээр 50 орчим хувь нь болохоор гэр бүлийнхэнтэйгээ хамтарч амьдардаг. Одоо гэр өндөр хувь биш тийм. Гэхдээ эндээс 25% орчим нь өвөө эмээ одоо хүүхэд аав ээж одоо нэг янз янзын генерашны хүмүүс хамтраад амьдарч байна. За үлцэн 40% нь ганцаараа амьдарч байна. Гэтэ ганцаараа амьдрахтаа тэр хүмүүс зарим нь гэртээ амьдарч байна. Өөрийгөө аваад явчих хэмжээний чадвартай тийм настай хүмүүсийг бөөгнүүлсэн тэр газар амьдарч байна. Эсвэл assisted living буюу бага хэмжээний тусалцаа ороод цаанаас нэг апартментэнд байранд нэг өрөө хоёр өрөө байранд хосоор нь ч юм уу нэгээр нь ч юм амьдарч болдог ийм газар амьдарч болж байна. Тэгэхээр одоо ихэнх хүн амынхаа 40% нь болохоор ганцаараа амьдраа 50% нь одоо хин нэгний асрамжинд амьдарч байна. Өндөр наслалт гэдэг маань өөрөө болохоор л ерөөсөл хөдөлгөөний дутагдал бүх юмны одоо хомсдолд орж хэрж байгаа учраас ямар нэгэн хүний хараа халамжийн заавал байх хэрэгтэй болж эхэлж байгаа байхгүй юу? За тэгэхээр бидний бас сонирхоод байгаа зүйл гэвэл энэ ахмадууд асрамжийн газарт яг яаж очд юм бэ те? Одоо хичнээн төрлийн асрамжийн газар байдаг юм бол гэдэг зүйлийг бас сонирхоод байна л да. Тэгэхээр асрамжийн газар гэж манай монголоор бол хэлчихэд байгаа юм. Гэхдээ эн чинь бол дотроо маш олон янз байгаа байхгүй юу? Тухайн хүнийх нь одоо санхүүгийн чадал, тухайн хүний эрүүл мэндийн одоо нөхцөл хэр зэрэг юмд энэ тэр хүнд хэмжлэхээ хэрэгтэй богино хугацааных юм уу урт хугацааны юм хом гэдгээс шалтгаалаад одоо skilled nursing facility буюу яг одоо мэрэгжлийн хүмүүсийн дотор байдаг ямар нэгэн хүнд өвчний дараа юм уу хагалгааны дараа юм уу очдог газар байна. Зүгээр nursing home гэдэг удаан хугацаагаар энгийн хүмүүс амьдардаг газар байна. За тэгтэл зүгээр нэг түнхээ хугалдаа ч юм уу одоо өвдөгний үений солилтонд ороод ч юм уу тэгээ очдог rehab center буюу бас дандаа сувилагч нарын удирдлаганд ор байдаг физик эмчилгээ хийлэгдэг тийм rehab center гэ байна. За түрүү би дурсаад өнгөрсөн хэрвээ сэтгцийн ямар нэгэн доголдолтой байх юм бол одоо сэтгцийн гэдэг чинь энэ мэдрэлийн өвчин штэ. Насжилттай холбоотой өвчин. Ийм холбоотой байх юм бол memory care unit буюу за зүгээр одоо босож юм зүгээр боловч одоо сэтгцийн хамааралтай байх юм бол memory care unit-д очиж болж байна. Бас тустай. Бас тустай. Зүгээр л насжилттай. Өөрөө асарч чадахгүй, өөрөө дэлгүүрлөгөө явж чадахгүй. Одоо тиймэрхүү болцсон хүмүүсийг нийлүүлээд тусгай апартмент одоо тусгай байшинд байлгаад бие даах амьдрах бололцоотой тийм байр гэж бас байна. Гэтэл бас жоохон тэрнээс яриад дохон доорхон бол assisted living home гэдэг. Тэгэхээр тухайн хүний санхүүгийн байдал, биеийн эрүүл мэндээс шалтгаалаад маш олон төрлийн тийм газар байдаг. Бид нар бүгднийг нийлүүлээд асрамжийн газар гэж нэрлэдэг байгаа юм. Энд хүн болгон очиж чадахгүй бас үгүй. За үнэхээр эмнэлгийн шаардлагаар байгаад одоо медикертэй хүн байх юм бол одоо эхний 20 хоног нь үнэгүй дараагийн одоо 20-оос 100 хоног нь бол тодорхой хэмжээний мөнгө тэр хүн хармаанаасаа гаргаад тэр nursing home-д ч юм уу rehab очиж болно. Тэгвэл дараа нь 100 хоногийн дараа тэр хүн өргөнөөр очих газаргүй яах вэ гэхэлэр тэр хүн одоо гэрийн сувилахуд л очих хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл тэр хүн карманаасаа мөнгө гаргаж дийлэхгүй. Тэгээ төлбөр маань ямар байдгүй гэхэлэр эн чинь бас тухайн хүний үйлчлэгээнээс хамаарат
одоо 5-6 мянгаас дээш 13 мянга хүртэл явж байхад би харж байсан. Жилийн төлбөр үү? Сарын төлбөр нь. Тэгэхээр төлбөрн дээр би нэг жоохон судалгаа харсан. Тэгсэн чинь одоо Америкт бол одоо нөгөө гэртээ ингээд амьдрах юм бол зардал нь нэг $3,100 болохоор байдаг гинэ. Хэрвээ одоо нөгөө assisted living гэдэг таны ярьснаар бол доотлол нэг $4,900. За тэгээд одоо memory care гэдэг явах юм бол $6,200. За home care гэх юм бол бүр цагийн $30 гэдэг ингээд. За бүр одоо nursing homes гэдэг одоо танах руу яваад ирэх юм бол $9,700 хүрэх жишээ нь. Тэгэхээр энэ юуг харуулад байна гэхээр нөгөө тухайн хүний санхүүгийн чадварыг харуулад хэрвээ боломжтой бол одоо жишээ нь тэр нөгөө assisted living-д очиод амьдэрдэг юм уу эсвэл тухайн нөхцлөөс нь хамаарад ингээд өөр байдаг юм байна. Ер нь бол санхүү нэг иймэрхүү байдалтай. Тэгэхээр энийг ингээ харахаар зэрэг ер нь бол өндөр настай хүн бол тийм хямдхан амьдрахааргүй харагдаж байгаа байхгүй ер нь бол зардал их байна. Тэгээ энд ингээд даатгал тусал. Тийм даатгал болдго юм байлаа. Манай нөхрийн өвөө нь тийм assisted living-д амьдэрсэн байхгүй нөгөө Альцгеймертай бод 95 хүн асуурж байгаа шүү дээ тэр чинь тийм. Тэгээд тэр газар амьдэрсэн чинь сарын төлбөр нь нэг 11,700 баг $12,000 болж байгаа байхгүй юу. Тэнгүүд тэндээс нь нөгөө тэд нар чинь бүр айл 80-ад оны үед даатгалаа худалдаад авчихсан. Тэр даатгал нь болохоор зэрэг нэг $8-9,000 төлөөд тэгээд үлдснэг нь тэтгэврээр төлөөлд ингээл $10,000 cover хийдэг. Тийм. Тэр чинь нөгөө амь насны даатгал long term care даатгал. Тэгээ long term care даатгалаас орж ирж байгаа байхгүй юу? Тэрнээс үл одоо Medicare, Medicaid ч юм уу тэндээс тэднээс cover хийхгүй тодорхой хугацаанд cover хийгээл тэгэл цаашаа home care руу явдаг байхгүй юу? Яг одоо ийм үйлчлэгэнд хамрагддаг Америкт одоо өндөр наст нь бол цөөх юм билий 9 сая ч лөө нэг тийм их таа. Гэрийн авсрахууд уу? Гэрийн сувлахууд уу? Үгүй одоо нэг энэ асрамжийн газар амьдардаг. Тэгээ эн чинь амар үү? Тэнд чинь бүтэн яг эмч сувлагч 24 цагаар ажиллаж байгаа байхгүй. Тэр хүмүүсээр. Түрүүчийн дугаар дээр бас ярьжсэн шүү дээ. Нөгөө тэтгэврт гараад яаж амьдрах вэ гэдэг нөхцөл болцоогоо ингээ залуугаасаа бүрдүүлээ явдаг гэх тээ. Даатгалаа төлж जैन тэгээд дээр нь тэтгэврээ төлж. Та нар social security-г administration-ээс ингээ захианууд авдаг үстэй. Та нар одоо тэтгэвртээ гарах юм бол $10 аавна, хэдэн жилийн дараа гарах юм бол $10 аавна гэдэг тэтгэврийн чинь төлөвлөгөөг бод. 30 40-ээс эхлээд өгöd байгаа юм тийм. Тийм. Тэгэхээр ер нь залуу ахтаа л одоо өндөр настай болсон өнөө яаж амьдрах вэ гэдэг нөхцөл болцоогоо сайн бүрдүүлэх нь шүү дээ. Тэгэхгүй бол одоо бас бидний бодож байгаа шиг тийм бас амар биш юм биш үү тийм. Тийм шүү дээ. Одоо ажиллаа хийгээл зүгээр одоо цалингаа аваад цалингаас яг бид нэр бүгдээр такс өгдөг шүү дээ. Medicare-ийн такс, одоо social security-гийн такс гэдэг өгч байгаа боловч энэ болгоом чинь өндөрт настай болоод өвдөд эхлэхлээр ер нь бол хүрхгүй шүү. Эмнэлгийг чи яг cover хийчих болно гэж бодоход одоо өндөр нас эмнэлэгт бол энд чинь 4-5 хондог шүү дээ. Ер нь бол өвчтнүүд нь бол их л хүнд өвчтэй биш бол тэгэл эмнэлэг юмгийн янзлалгаа гаргаж өгөөл дараагийнхаа шатны эмнэлэг газар руу эмнэлгээс явуулчихдаг байхгүй юу? Тэр хүнийгээ үнэлж өгөөл гин хүн дээр рehab хэрэгтэй юу эсвэл skilled nursing facility хэрэгтэй юу гэдгийг тодорхойлж өгөөл тэгэл ер нь ихэнх хүмүүс home care буюу гэрийн суулгахуугаар ихэнх эмнэлгийн тусламж авч эхэлж байгаа. Гэрийн сувлахын үйлчилгээ нь гэртээ амьдарч байгаа ахмадуудын хувьд үн цэнтэй, төрийн байгууллагуудын хувьд эргэлттэй үзүүлж байгаа хүртээмжтэй үйлчилгээний нэг юм а. Энэ нь зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ бус ахмад насны амьдралын чанар сэтгэл зүг дэмжих чухал үүрэгтэй. Эмнэлгийн ажилтан тухайн ахмадын гэрт нь очин эрүүл мэндийн тусламжийг хүргэдэг бөгөөд ингэснээр эмнэлэгт хэвдэхгүйгээр гэрийн орчинд эмчлэгдэх боломжийг бүрдүүлдэг. Мөн гэрийн сувлахын үйлчилгээ нь зөвхөн ахмадуудад төдийгүй гар гэрээхэнд нь асаргаа суулганы ажлыг хөнгөвчлөх, мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг байдлаар дэмжлэг үзүүлдэг. Үйлчилгээний зардлын ихэнх хэсгийг Medicare болон Medicaid хөтөлбөрүүд хариуцаж, бусад зардлыг орон нутгийн засаг захиргааны хөтөлбөрүүд, сайн дурын болон шашны байгууллагуудаас тусалж дэмждэг. Америк нэгдсэн улсад ахмад наснуудын хувьд гэртээ амьдрах эсвэл асрамжийн газар очих шийдвэр нь зөвхөн тэдний хүсэл сонирхлоос бус олон талт хүчин зүйлээс шалтгаалдаг. Үүнд эрүүл мэндийн байдал, хөдөлгөөний чадамж, гэр бүлийн дэмжлэг, санхүүгийн боломж зэрэг ордог. Тухайлбал өдөр тутмын амьдралдаа оролцоход ихээхэн бэрхшээлтэй болж, бие даан амьдрахад хүндрэлтэй, ой тогтоолтын асуудалтай болсон тохиолдолд мэргэжлийн тусламж шаардлагатай болдог.
Ийм үед асрамжийн газар нь илүү тохиромжтой сонголт болох магадлалтай байдаг байна. Гэвч асрамжийн газрын үн хэд өндөр байдаг нь олон ахмадуудын хувьд томоохон саад болдог. Жишээлхэд 2024 оны байдлаар Америкийн нэгдсэн улсад ахмад наснуудын асрамжийн газрын 1 сарын дундаж зардал нь эрүүл мэндийн хувьд харьцангуй хөнгөн хэлбэрийн тусламж шаардлагатай ахмадуудын хувьд $4,500-аас $8,500 хооронд хэлбэлцэж байна. Ийм учраас ахмад наснуудын дийлэнх нь аль болох урт болон богино хугацааны тусламжийг авч гэртээ амьдрахыг илүүд үздэг байна. Монголд бол ер нь гэрийн сувилхуу гэж байдаггүй юу би бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ Америкийн гэрийн сувилхуу бас яаж хөгжсөн бэ? Ер нь бас энэ шин тутам зөвлөө өсвөл байнга байдаг байсан юм уу? Манай Монголд байдаггүй ингээ харьцуулаад ярихад ер нь гэрийн одоо тэр сувилхуу ахмад настай хүмүүсийн амьдралд бас яаж нөлөөлж? Ерөөсөө гэрийн сувилхуу гэдэг бол маш олон жилийн түүхтэй хөгжсөн. Одоо гэрийн сувилхууга улсаас нь аягүй сайхан төрийн одоо зохицуулт хийгээд өгсөн, хууль дүрм нь гараад ирсэн. Сүмээс сайн дурын байгууллагаар одоо эхэлж одоо хүмүүс туслах маягаар эхэлжсэн. Сүүлдээ энэ нь одоо төрөөс олгогдож байгаа Medicare дотроо эрүүл мэндийн даатгал дотроо ороод ирсэн. Тийм учраас яагаад төрөн ч гэсэн хүн ч гэсэн гэртээ байх сонирхолтой болчихж байгаа байхгүй юу? Туслах сувилагч очоод байх уу? Эсвэл бүр мэрэгжлийн биш хүн компанид болоод байх уу? Эсвэл мэрэгжлийн сувилагч очоод эм тариаг нь хийгээд болтын солиод байх уу? Энэвээрээс болоод үнэн хамааралтай. Гэхдээ энэ үнүүд нь хэдэн цаг тэр хүнээ дандаа бид нар цагаараа тооцож тэр үнэлгээгээ ярьдаг. Хэдэн цагийн үйлчлэгээ гэж ярьдаг. Гэхдээ хамгийн гол нь энэ үйлчлэгээнүүдийг Medicare, Medicaid маань өөртөө cover хийгээд өгч бололцоотой байдаг. Тэгэхээр чин гэрийн сувилхуугийн дотор мэрэгсэн бус гэж хоёр гэрийн сувилхуу байгаа юм. Мэрэгсэн гэрийн сувилхуу гэхлээр одоо нарийн мэрэгжлийн сувилагч нар очдог. Одоо шархны, тарианы одоо тийм сувилагч нар очдог. Эсвэл одоо хөдөлгөөн засал, физик эмчилгээ, хил заслын хүмүүс гэрт нь очиж үйлчилдэг. За энэний нь болохоор голцоо Medicare-ээс яаж төлбөр нь явагддаг. За тэгвэл Medicaid-ээс болохоор тэр long term одоо удаан хугацаагаар гэртээ байгаа боловч хин нэгэн хүн орж удаан хугацаар гэрт нь байх тийм үйлчлэгээ буюу long term care-ийг нь болохоор Medicaid-ээс явуулдаг. Энэ нь болохоор 6 цагаас бүр 24 цаг хүртэл тэр хүний гэрт нь очиод тэр хүнийг туслаад байж болдог. Энэ нь бол ерөөсөө бүх үйлчлэгээнүүд нь голцоо дандаа сувилагчийн удирдлагын дор явдаг. Дандаа сувилагч бүх юмыг очиод үзээд үнэлээд тэр хүнд ямар үйлчлэгээ хэрэгтэй вэ? Энэ хүнд гэртээ идэх хоол нь байна уу, хангалттай байна уу? Эсвэл энэ хүний одоо тоог захилгаан хоол байхгүй л яах юм тэгээ? Хоол байхгүй бол төрөөс одоо Meals on the Wheels гэх сервис байгаа шүү дээ одоо. Тэгээ хоолыг нь бас бэлдэж авчих. Medicare-с үү? Medicaid-с. Тэгэхээр чин яг үнэхээр гэтээ тэр чинь нөгөө манай хоолгүй боллоо манайх л хоол явуулаач гэснээр яахгүй шүү дээ. Тэр хүнд одоо тодорхой хэмжээний эрүүл мэндийн даатгалтай байгаад тэр хүнд кейс менежер нэг сувилагч очиж үнэлээд үнэхээр энэ хүн санхүүгийн хувьд бол мөнгөгүй юм байхгүй байх юм бол тэндээс нь гаргаж. За тэгжээтэл зарим хүмүүс мөнгө нь байгаач дэлгүүрlөө очиод авч чадахгүй байх юм бол хүнийг очиод дэлгүүрлөө нь явуулаад дэлгүүрээс нь очиод хүнсийн цуглуулад өгөх хүн ч юм уу. Тэгэхээр home care гэдэг нь болохоор зүгээр бас нэг сувилагч очиод яадаг үйлчлэгээ биш маа. Цогц. Бүх хэмээн зохицуулаад өгсөн. Яг тэрэн дээр нийгмийн талаас цогц үйлчлэгийг нь тэр хүнд хэрэгтэй, ямар хэрэгтэй гэдгийг сувилагч очиод үнэлгээг нь өгөөл тэр үйлчлэгийнхаа дагуу одоо эрүүл мэндийн ямар эрүүл мэндийн даатгал тэр хүнд байна. Тэрнээс нь авна. Энэ болгоны чиг карманасаа гаргаж бас болж болно л доо. Гэтэ тэр нь бол мэдээж үнэлгээтэй. Гэтэ яг энэ чинь одоо өндөр настан гэдэг хүмүүс чинь бол эмч очиод эмчлээд байх тийм шаардлага багтай. Хамгийн гол нь сувилагч нар очиод тэр хүнийг одоо эрүүл мэндийн одоо байгаа төвшнгөөс нь муудахгүй. Одоо эндхийн гол зорилго бол ерөөсөө тэр хүнийг эмнэлэгт очиулахгүй байх гэдэг л ерөөсөө зорилго байдаг байхгүй юу? 911 дуудаад хинч эмнэлэгт очих хэвээр. Эмнэлэгт очсон хойно бол альч эмнэлэг авах хэвээр хамгийн гол нь. Тэр бол манай эмнэлэг авахгүй гэх юм байхгүй. Тэгэхээр нөгөө эмнэлэгтээ одоо эмнэлгийн чинь зардал чинь бол хамгийн доод зах нь 2500 өдрийн. Тэгэхээр чин тэр чин тухайн орондооч хүндээч одоо юундаач айгүйх яадаг учраас тийм учраас энэ дэр бол заавалчгүй нэг эмч очиод авах шаардлага байхгүй. Сувилагч нар хангалттай байх юм бол энэ өндөр насныг бол тэгэл аваа явчих. Ерөөсөө л одоо Америкийн сувилхуугийн гол юмчмэл өндөр настай л байна да. Бид нар чи гол нь энэ өндөр настай хүмүүс дээр л хамгийн гол нь ажиллаж байна. Им тэрэ яадаг юм? Бүгднийг нь цаанаас нь бас cover хийдэг юм. Үгүй. Бас Medicare нь болохоор өгд юм билээ. Хүн болгон тэрэнд нь бас сарын 170 180 энэ болохоор 180 гэдгийг төлдөг. Хамрагдаж чадахгүй. Тийм учраас зарим хүмүүс өөртөө карманасаа гаргаж яж B, C, D-г авдаг байхгүй юу? Тэгэхээр ингээ боломжгүй хүмүүсийг яадаг юм бол одоо тэгж авах боломжгүй. Одоо тэгээд нөгөө хүмүүс чинь нөгөө Medicaid руу орчиж байгаа байхгүй юу? Нөгөө санхүүгийн одоо
чадваргүй болчих болохоор медикейтлэг орчих. Ямар нэгэн байдлаар ямар нэгэн хөтөлбөр тэд нар медикейт руу ороход медикейт нь тэднэрийн тэгэл эмт хараагийн аагаал яаж хийж байгаа л тэр хүн эмчилгээ бол хийлгээл ямар нэгэн байдлаар гаргахал юм ба шүү дээ. Ер нь бол нөгөө би түрүү хэлсэн 50 орчим хувь нь бол гэрийнхэнтэйгээ хамт байдаг. Тэрний 25 орчим нь бүр яг хүүхдүүдтэйгээ олуулаа ингэж амьдардаг. Өндөр настай хүмүүсийг гэрте байгаа тохиолдолд хүүхдүүдэд нь бас маш их ачаалал ирж ирдэг байхгүй юу? Тухайн хүмүүс бас ажилламаар байдаг. Нөгөө аав ээжигээ хармаар байдаг. Ажиллаж мөнгө олмоор байдаг. Тэгэхээр бас өндөр настай хүмүүсийг гэрт нь очиж харж байгаа хүмүүс болохоор тэр аав ээжийг нь харангаа бас цаад хүмүүс бас их тусалдаг. Тэр ер нь айгүй хэрэгтэй юм билээ. Манай ээж нөгөө нодны сүүжээс солиосон байхгүй юу. Тэгээ тэр чинь мэдээж эмнэлэгтээ нэг 2-3 хонуулаад тэгээ гарчиж байгаа. Тэгэнгүүтээ тэрнийхээ араас хүн ингээд өдөрт ирээд 2 цаг ч юм уу яг ээжтэй ингээд цуг байгаад тэр хэрэгтэй юмнуудыг нь хийгээд одоо тэр юмын солиод одоо ингээд яага тэгэд дасгал ингээд цухтаа хийгээд идэг юм лээ. Тэгээ тэр чинь нэлээд олон хоног тэгж үргэлжилж байгаа байхгүй. Тэр чинь биднээс ч хүртэл нэлээд их ачаал ингээд авчиж байгаа байхгүй. Тэгээ яагаад гэвэл одоо би тэрийг солих уу чадахгүй тэгээ ингээд ээжэд юм зааж өгөх үү чадахгүй ээжигээ би татъя ч гэсэн бас тэрийг буруу татчихвал яах вэ гэдэг ч юм. Гэтэл хүн яг ирээд тэр хүн бүх юмнуудыг ингээ хийгээд хараад яаж хөдөлж байгааг нь хараад ингээ заагаад ингээ аюу олон хоног ингээд ирэхээр сэтгэл хүртэл аюу амар гэдэг юм л. Ахмад наснуудын донд ер нь ямар өвчлөл их түгээмэл байдаг вэ? Ер нь л тэгэл настай хүмүүс болохоор янз янзын өвчлөл байна л да. Гэтэ одоо голдуу ингээ харахад бол цусны даралт их өвчин бол маш их байна. Сахарын шижин бас маш их байна. Тэгээд тулгуур эрхтний хөдөлгөөний одоо дутагдалд орж ийн. Энэ ч бол насны өвчлөлтөө. Эдгээр бол тэгэл насжилттай хамт ороод ирнэ л дээ. Онцлогоо их сайтай болоод ч тэр юм уу кенсерийг бас маш их барьж авч ийн. Тийм учраас бол маш их онцлогдож ийн. Тэгэхээр бас янз янзын хорт тавдрууд бас их орж ирж байна. YouTube дээр нэг TED Talk байна. Тэрэн дээр Texas State University-гийн Texas-ийн их сургуулийн профессор нэг юм 10 минутын TED Talk байгаа байхгүй. Тэгээ тэн дээр ингээ хүмүүсийг хамгийн урт ад жаргалтайгаар урт настуулдаг юм гэдгсэн чинь нэг номер нэгсэн чинь face to face communication. Нэг нэгнтэйгээ нүрээ харж ярилцах. Тэгээд тэгсэн чи тэд нар бол нөгөө нэг их сургууль амчин мэдээж одоо тэд чинь ингээ судалгаа хийж байгаа шүү дээ тий. Тэгээд тэгсэн чи нөгөө өндөр настай хүмүүс ингээ хүмүүстэй ингээд нэг харилцсан ярьсан юм юу гэсэн чинь тэтгэврт гарсан юм зураач байдаг юм бэ. Зураач мураач юм ингээд янз бүрийн хүмүүс ингээд судалгаанд оруулсан байл да. Тэгсэн чинь нэг зураач одоо ингээд хүмүүс ингээд нөгөө зургийн хичээл заадаг юм байна. Тэгээд тэр хүнд бол тэр зүгээр ингээд хоббигоор л ингээд зааж байгаа шүү дээ. Ингээд ойдлчин хүртэл ингээд юм нэгтгэх хүн зүгээр ингээд ойдлогоо л хичээл ингээд зааж байгаа. Тэгээд тэр хүмүүс нь одоо бусад нөгөө дасгал масгал хийсэн ч юм уу тэр хүмүүсээсээ илүү хамгийн хайпан ч юм уу тэр одоо тэгсэн хүмүүс нь одоо бусдаасаа илүү ад жаргалтайгаар урт нассан хүмүүс. Аав ээжигээ настаа болоод ирэхлээр мэдээж тэр хүмүүс чинь ингээ насан туршдаа сайхан ажил хийгээд өөрийн гэсэн орон зайтай ингэж явж яснаа гинтхэн л ингээл одоо сайхан гэрт ингээл нэг хийх юмгүй болоод ирдэг гинэ. Тэгээ ер нь бас ингээ тэр хүний сэтгэл санааг өргөж ингэж байхын тулд одоо бас яг ингэж аюу сайн харилцаж ярих. Тэгээ тэр хүнийг сонсох хэрэгтэй байдаг гинэ. Бүр сонсъё гэж сонсч тэ ээж аавхаа одоо тэр одоо эрэлтийн нийлүүлж явах хэрэгтэй. Нөгөө талаас ихээр зүгээр хүнсний дэлгүүр явахтаа ч гэсэндээ юу авал зүгээр вэ гэд ингээд асуугаад тэдний ингээд нөгөө санаа бодлыг оруулчихад л тэр хүмүүс аюу их баярлдаг гинэ. Тэгэхээр ингээд нэг их айхтар их юм хийж байгаа том зүйл биш. Тийм жижиг зүйлээс тийм эхэлдэг гинэ. Өшөө нэг юм гэхэлэр одоо ингээд нөгөө орчин үеийн чинь болоод ирэнгүүтээ яг AI эний яг 90 үе ингээд одоо эхэлчихсэн. Тэгсэн чинь найз нөхөд байхгүй гэж одоо ер нь тэгж өрөөсө бодох хэрэггүй болчихсон. Ягаад гэвэл тэд нар найз нөхөд бас болж гин гэж байгаа байхгүй. Ямар л найз нөхөд одоо найз чи өөртөө үүсгэмээр байна. Тэрийг өгчгөл юм бол тэр найз чинь нөгөө нэг тэр чи өөрөө үүсгээд өгчөж байгаа учраас ганцаардл гэдэг дээр маш их зүйл одоо ингээд нөгөө нэг бас багасж ирэх. Тэгтээ яг мэдээж ингээд настан хүмүүс бол ингээд хэцүү л байдаг л бахал та. Тэгтээ заавал ингээд одоо нүрээ харахч биш бүр найз нөхөдтэй яг байхч биш. Гэтэл тэр чинь бол нөгөө нэг өөрийн чи хэрэгцээг хангах үс найз бас байж болно гэж байгаа. Тэгэхээр ингээд бас энэ техник технологи ингээд хөгжих тусам эн чинь өөр болох бах. Өшөө дээрээс нь хүний насжилт ч гэсэн хамаагүй өндөр болох бах тий. 2022 оны байдлаар Америкийн нэгдсэн улсын 65-аас дээш насны иргэдийн 50 орчим хувь нь эрүүл мэндийн урьдчилсан зааврыг
бүрдүүлсэн байдаг. Энэ тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд мэргэжилтнүүдийн зүгээс энэ баримт бичгийг нас өндөр болох эсвэл хүн дээр өртөхөөс өмнө эрүүл сарвал байх үедээ гаргаж бичгээр баталгаажуулах нь хамгийн зөв гэж үздэг. Энэхүү заавар нь тухайн хүн ухаангүй болох эсвэл оюун санааны хувьд шийдвэр гаргах чадваргүй болох үед хүчин түүлдэр хэрэгждэг бөгөөд үүнд ямар эмчилгээ хийлгэхийг болон татгалзаж байгаагаа өөрийн өмнөөс эрүүл мэндийн шийдвэр гаргах хүнээ нэрлэх, цаашлаад өөрийн ямар эд эрхтнээ доонорлох зэрэг мэдээллийг наривчлан тусгаж өгсөн байдаг. Энэ баримт бичиг нь зөвхөн тухайн хүний эрхийг хамгаалаа зогсохгүй ар гэрээхэнд нь тухайн үед зөв шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж сэтгэл зүйн дарамтыг бууруулахад чухал үүрэгтэй байдаг. Хөрх нь үнэн, өтлөх нь үнэн, өөхөх нь үнэн гэдэг юм чинь одоо ер нь бол настай явуулаад ирсэн бүх хүмүүс одоо ер нь настай ч гэхгүй намайг би бүр нэг 50 насныхаа өрхийн эмнэлэг дээр очиод жилийнхаа юу гэсэн чинь надад тийм 5 wish 5 хүсэл гэдэг тийм бичигүрэнд манай өрхийн эмч өгсөн байхгүй юу. Тэгээ тэр юуг ингээ уншсан чинь хэрвээ чи ямар нэгэн байдлаар өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргаж чадахгүй бол чиний өмнөөс хэн шийдвэр гаргах вэ? Чи ямар эмчилгээ авахыг хүсэж байна гэд би бол энийг бол өөрөө эмнэлэг дээр бол би өөрөө айгүй олон удаа өвчтнүүдээс асууж исэн мөртлөө хүн надаас гинт асуусан чинь би айгүй огцомцсон айгүй сонин санагдсан л да. Тэгээд би асууж исэн ягаад би ингээ 50 хүрчээд надаас асууж байгаа юм гэсэн чи үгүй ээ. Энэ ерөөсөө эмнэлгийн системдээ насанд турсан бүх хүмүүсээс асууж явах юм сэдв юутай болсон гэж. Тэгэхээр энэ бол одоо маш зөв асуудал. Эмнэлэгт хүн хүрээл эрэнгүүт нь бидний хамгийн түрүүнд асуудаг энэ хүний код статус нь юу юм бэ гэж асууж байгаа байхгүй юу? Код статус гэдэг нь хүн үнэхээр пул код юм уу, DNR юм уу гэж асууж байгаа юм. Тэгэхээр DNR гэдэг чинь болохоор do not resuscitate буюу ямар нэгэн амин одон эмчилгээ ивгүүл надад битгий хийгэрээ гэдэг дээр айл эрт гар ивсээ зурцсан. Тэр чинь ганцхан тийм документ бичиг баримт биш. Эн чинь болохоор хэрвээ би биеийн байдлаасаа ч болом уу одоо мэдрэлийн одоо сэтгцийн байдлаасаа ч болоод юм уу өөрөө шийдвэр гаргаж чадахгүй одоо тийм одоо эрүүл мэндийн хүн нөхцөлд очиход ямар үйлчлэгийг хэн хийх вэ? Миний өмнөөс хэн шийдвэр гаргах вэ гэдгийг гаргадаг юм тийм тодорхой бичиг баримт medical directive буюу эрүүл мэндийн урьдчилсан заавар гэдэг тийм албан ёсны тийм юм байдаг. Тэгээд шийд гаргах хүн бас байгаа шүү дээ. Тэгэхээр тий одоо олон хүүхэдтэй хүн бол нөгөө хүүхдүүд чинь хоорондоо хэрэлдээ шийд гаргаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр баримт чинь за манай энэ хүүхэд миний эцсийн шийдвэрийг гаргана шүү. Бусад хүүхдүүд энэ шийд гаргах эрхгүй. Тэгээд тэр DNR чинь болохоор одоо жишээлх юм бол нөгөө нэг амин юу одоо нөгөө амьсгал хийгээд нөгөө нэг амьсгалын аппарат тавиад ингээд амин тариамаараа хийдэг хүмүүс байгаа шүү дээ тий. Тэднүүсийг чинь надад амин тариа хийх шаардлагагүй. Одоо хэрвээ би тэрэн дээрээ тулсан бол миний бүх эмчилгээг зогсоо. Миний сонгосон хүмүүс маань шийдвэр гаргаж бас чадахгүй болчих юм бол хоёр дахь хүн сонгох ч юм уу тийм ээ. Тэгснэ би ямар эмчилгээг хийлгэж болох вэ? Одоо тэр амьсгалын аппаратанд хэр зэрэг эмчилгээ хийлгэхдээ хэдэн өдөр байх уу энэ төр гэж бүр наривчлаад тэгж заашч болно. Ягаад гэвэл одоо манай эмнэлэг дээр бас иржлээ л да. Амьсгалж чадахгүй амьсгалын аппараттай ч юм уу 3 сар хооллоод одоо өтгөн шингэнд бүх юм гараад байгаа боловч тэр хүн тэр юма хийж чадаагүй учраас хүүхдүүд нь ч энийг одоо энэ аппаратыг зогсоо гэж хэлж чадахгүй, эмнэлгийн байгууллагууд ч хэлж чадахгүй. Тэр хүн тийм дээр гарах зориг учраас. Тэгэхээр энэ тохиолдолд маш цөөхөн гардаг боловч гарч л байна манай Америкт бол. Тэгэхээр бол энийг бол бас айгүй сайн шийдэж өгдөг. Гэхдээ бас бүр ингээд хүн насварлаа гэхэд нөгөө насварсан хүмүүст нь одоо уучлаарай гэчээд асуухад бол тэр хүмүүс нь бас хаана яаж оршуулах бол аль дээр тодорхойлцсон байдаг байхгүй юу? Өөртөө бүр тэрийг яатсан. Тэгэхээр бас энэндээ бэлтгэлтэй л байх хэрэгтэй л. Бүх эмнэлгүүд чинь хоорондоо яг зөв харьцаатай одоо тэр нөгөө нэг явж байгаа бичиг баримт чинь бүх эмнэлэг дээр ингэж очиж харагдчихэж одоо эн чинь бас ингэх боломжийг бүрдүүлж өгч штэ тий. Тэгэхээр эн чинь бас аюу чухал байгаа байхгүй. Энэ хүний мэдээлэл ороод ирлээ гэхэд хэрэгцээтэй цагт тэр эмнэлгийн одоо нөгөө нэг юунаас мэдээллийн сангаас татаж аваад энэ хүн юу хүсэж исэн бэ гэдгийг нь одоо гаргаад ирэх боломжтой болгоно гэдэг чинь бас айгүй чухал байгаа байхгүй. Тэгэхээр манай монголчин ч гэсэндээ одоо ингээ 21 аймаг нэг хот гээд ингээд явж байна тийм үү. Энд чинь хичнээн чимлэг байгаа юм. Тэгэхээр энэ бүх эмнэлгүүд уг нь хоорондоо бас ийм холбоотой яг нэгэн ийм системээр ажилладаг болох нь өөрөө бас айгүй чухал байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь бас нэг ийм нөгөө бэлтгэл ажил бах л та тий. Ер нь бол бас их хоорондоо холбоотой эрүүл мэндийн рекордууд нь бол бас холбогдож байгаа юм байлээ л тий. Дэшин банкны тийм төсөл явсан байхгүй юу? 2011
нэгээс 2012 оны хооронд бол яг нөгөө нэг энэ бүх эмнэлгүүдийн хоорондоо харилцах хөлийг одоо хил гэдэг системийг ингээд нэг болгоно гэдэг Дэлхийн банкны төсөл орж явж байсан байхгүй юу. Тэгээ тэр бас их чухал юм байлээ гэж бодсон. Тэгээд тэр чинь бас ингээд одоо нөгөө үг хэллгүүд нь яг нэг ижилхэн юм үг хэллгүүд явах нь айгүй чухал юм байлээ шүү дээ. Одоо ягаад тэгэхээр манай монголч орс хэллэг явцдаг, монгол хэллэг бас ингээд явцдаг. Тэгээд тэр нь яг аль нь вэ гэдгийг тодорхойлох. Тэгэхээр яг тэрийг нэг ингэж нэг замд оруулна гэдэг чинь чухал юм байлээ гэдэг би тэр төслөөс ойлгосон. Тэгэл одоо эмнэлэгт орж ирээд ч юм уу зүгээр амбулатор одоо клиникээр орж ирээд ч юм уу асуугаал одоо ерөөсөө юм бас нэг асуудаг юм та нар сувилагч нар ингээл одоо асуудаг юм бол ерөөсөө энэ хүний код статус гэдэг нь одоо тэр байхгүй юу? Энэ хүн одоо та ямар нэг юм дээр гар бүсэг зурсан уу, medical directive тийм урьдчилгаа заавар өгсөн үү гэдгийг бол байн тэр тэгээ яаж мэдээ тэр хүн ухаалаад ороод ирсэн мөн үү? Ухаалаад ороод ч юм уу тэр хүний одоо нөгөө хамт ирсэн хүн ч юм уу тэрнээс нь асууна. За тэгээд зарим тохиолдолд хүн өөрөө ч шийдвэрээ гаргаж чадахгүй хамаатан саданч байхгүй тийм байх тохиомл хуулиас одоо маргаас нэг өдөр ч юм уу нэг юм олуулах хэлэх байна. Айгу энгийн жижигхэн миш мөртлөө цааталтаа маш том агуулгатай байдаг. За тэгээд эрүүл мэндийн урьдчилсан зааварчлага буюу одоо энэ одоо хууль зүйн албан бичгээ өөрөө хүн бол хэдэн удаа сольж болно. Гэтэл би өнөөдөр миний би амар муу байж ягаад эмгэлтчтэй за би ер нь өвхтэй гомдлохгүй надад битгий тийм тариа хийгээрээ тийм чээж маань битгий дараарай хиймэл амьсгал битгий өгөөрэй гэж бодсон байж итэл дараа дахиад хэдэн хоногийн дараа нөгөөтг нь гайгүй болоод хэдэн сарын дараа ч юм буцаж ороод би энийгээ болоод би ерөөсөө зүгээр бүх хийхлэг хэмжлэгийг хийлхий гэж бас болно. Тэгэхээр энийг бол бас өөрчүүл болдог л доо. Энд бол эн чинь баг хувь хүмүүсийн хоорондоо хийсэн гэрэл байгаа аахгүй юу? Миний эцсийн шийдвэрийг одоо манай энэ 5 хүүхдийн энэ хүүхэд нь тэ шийд гаргах ёстой шүү гэд хийж нөгөө 4 хүүхэд нь юм хэлэх эрхгүй шүү ч юм уу те. Энд чинь тэгээд нэг хууль эрх зүйн байгууллагаар натратаар заавал батлагдах ёстой. Тэгэл одоо нөгөө тухайн хүнийг шийдвэрээ гаргаж чадахгүй гэдгийг чинь манай ерөөсөө одоо орон гарan болоод байна. Би шийдвэрийг гаргана гэд нөгөө заасан хүн шууд шийдвэрээ бас гаргахгүй. Тэр аавыг заавалч үнэхээр энэ хүн одоо энэ хүн өөрийнхөө шийдвэрийг гаргаж чадахгүй гэж эмч зөвшөөрсөн тохиол дараагийн хүн шийдвэрээ гаргах хэрэгтэй байхгүй юу? За та бүхэн маань одоо өнөөдөр энэ ярьсан бүх зүйлээсээ ингээ сайхан дүгнээд подкастаа өндөрлөх үү? Тий. Тэгэхээр миний одоо бас яг хэлэх гэж байгаа юм нөгөө бүх юмдаа л бэлэн байх хэрэгтэй. Тэрдээ дөрөнгөө өтлөхлөөр бид нар угаасаа эрүүл мэндийн одоо сэтгцийн санхүүгийн байдлаар ямар нэгэн байдлаар бид нар одоогийн байгаа чадлаасаа байж чадахгүй болно. Үхтэй бэлтгэх хэрэгтэй, өтлөхтэй бэлтгэх хэрэгтэй. Болох нь л үний юм чинь эндээ бүгдээрээ бэлэн байвал их зүгээр юм байна гэдгийг л би Америкт ирээд их суралцлаа. Миний хувьд бол нэг хүмүүс нэгдэг шүү дээ. Өнөөдөр өөрөөр л амьдрна гэдэг нэг хүмүүс дандаа ярьдаг шүү дээ. Санхүүгэж гэсэн бараг л маргааштай яах гэж мөнгө хураадаг ингээл. Тэр бол хардаа нэг бол баян хүн нэг тэр бомтонгод тэднэрт бол тэсэтрэнгүй мөнгө нэг бол тэнэг хүн л үг. Яагаад? Ерөөсөл тэр тэнэг хүн чи одоо яах юм маргаашаа харж чадахгүй. Тэгэл тэр чи одоо тэр хүн одоо 80 нас хүрээд хөдөлмөрийн чадвараа алдаад мөнгө байхгүй яах. Хаачхан хаана амьдрах юм юу гэх. За хөвшөрч байгаа бол бас аацтай шүү дээ. Аацтай хүмүүс хөвшрөн тий. Тэгэхээр ч бас ер нь бол ингээд тэр хүмүүстэй аль болох ойр ах юм бол айгүй оо цагийг үүрэгдэлтэй тэр хүмүүстэй ч гэсэн сайн сайхан өнгөрөх тэр боломжтой л болоо. Тэгэхээр аль болох ойрлээ л гэж. Миний хувьд болохоор яг Америк нэгсэн улс бол ялангуяа настай хүмүүсийн хувьд эрүүл мэндийн өртөг бол асар өндөр. Тийм учраас эрүүл мэндийн даатгалч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар тэр асуудал дээр илүү анхаарал хандуулах шаардлагатай ер нь эртнээс юм шиг байна гэдэг юм ойлголт олж авлаа. Ер нь бол тийм байд юм байна. Тэгэхээр ерөнхийдөө бол харьцангуй бусад улстай харьцуулахад бол өртөг өндөр. Тэгэхээр өөрсдөө бас хичээх хэрэгтэй байна. Эрүүл байх хэрэгтэй байна. Тийм ээ. Хамгийн гол нь эрүүл амьдрал бол их чухал. Хэдийгээр урт нослох бол нэг өөр хэрэг. Гэхдээ эрүүл байх хэрэгтэй гэдэг бол их чухал юм байна. За тэгээ өнөөдөр бүгдээрээ бас ингээд мэргэжлийн хүнийг ураад ер нь Америкийн нэгдсэн улсын ахмадуудын эрүүл мэндийн тогтолцоо нь ер нь ямар онцлогтой байдаг юм бэ гэдэг талаас одоо тодорхой хэмжээний бас ойлголтыг биднийг сонсож байгаа бас подкастын сонсогчд маань ч гэсэн олж авсан баха гэж бодож чинь ингээд энэ удаагийнхаа подкастыг өндөрлж байна. Зочин хөтлөгчдөө зочиндоо баярлалаа. Баярлалаа.